Сайн байцгаана уу? Та бүхэнд гэгэн сайхан энэ өдрийн мэндийг хүргэе. Камертай аялын энэ удаагийн дугаараар бурхан алдуу харихныг үзүүлж байна. Намайг дэмжиж лайк дарж, subscribe хийхээ мартава. Мөн найз нөхдөд түгээс туслаарай. Баярлалаа та бүхэндээ. Бурхан алдуун бол зүгээр нэг үтгэлэнд уул биш. Энэ бол монголчуудын оюун санаа, сүшиг өсрөл, түүхэн дурсамжтай гүн холбогдсон ариун хайрх юм. Энэ хайрхныг Чингис хааны түүхээс, Монголын түүхээс салгаж ойлгох боломжгүй. Монголын улс товчонд ч бурхан алдууныг өмг түшиг, шүтэн, хувь заяаны уул хэмээн өгүүлдэг. Байгаль, түүх, шүтлэг гурав нэг дор амьдарч байгаа мэт мэдрэмжийг энэ нутаг, энэ хайрхан өгдөг. Тийм ч учраас монголчуудын олон зууны туршид үргэлжилсэн хайрхан шүтгэх уламжлал түүхэн үн цэнээрээ онцгой хэмээн үзэж 2015 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Ийм л сайхан хайрхан. Энэ удаагийн дугаараа хийхээр би амралтын өдрүүдээр бурхан алдуун хайрхан руу зорж ирлээ. Оны ихэнх үе тэр тусмаа цагаан сарын баярын үеэр монголчууд энд маш олноороо цугладаг. Тэд хайрхантай хүндэтгэл үзүүлж, ажил үйлс, амжилт бүтээл, эрүүлэн, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө залбирдаг. Энэ удаа намайг эрхэж мөн адил хүн ихтэй байлаа. Гэхдээ хүмүүс олон байсан ч энэ газрын мэдрэмж огт өөр байдаг. Далдын хүчрхэг онцгой мэдрэмж гэх юм уу та. Хүн ба байгалийн холбоо энд маш тод мэдрэгддэг. Энэ өдөр цаг агаар үнэхээр гайхалтай сайхан байлаа. Тэнгэр цэлмэг, нар гисэн, агаар тунгалаг. Хайрхан тэрчгээр үнэхээр сүрлэг, гайхамшигтай харагдчихсан. Зарим уулыг харахад зүгээр л сайхан санагддаг. Харин зарим уулыг харахад доторчин хүртэл өөр мэдрэмж төрдөг. Бурхан алдуу надад яг тийм мэдрэмж төрүүлсэн. Гэрэл зурагчийн хүний хувьд ийм өдрүүл жинхэнэ бэлэг гэж ойлгож болно. Хүн зүгээр намтай, кадр уран утгатай. Гэрэл нь хүртэл өөрөөр тусч байгаа мэт. Би энэ өглөөнөөс өдрийн дунд хүртэл зураг авч бичлэг хийлээ. Нөхцөл байдал үнэхээр төгс байсан. Нарны гэрэл, тунгалаг агаар, алсын хараа бүх зүйл гайхалтай. Би олон сайхан зураг дарж бичлэг хийж бүхнийг амжуулж чадсан. Миний хувьд энэ бол зүгээр нэг зураг авалт биш байсан. Энэ бол тухайн газрын уур амьсгал, түүх, мэдрэмжийг өөрийн нүдээр харж камераараа мэдэрч үлдээсэн мөч байлаа. Үүндээ ийм өдрүүд л надад гэрэл зурагчин болсондоо баярлах мэдрэмжийг илүү хүчтэй өгдөг. Заримдаа гэрэл зураг гэдэг зөвхөн гоё дүр зураг биш. Заримдаа энэ нь утга учиртай газар дээр яг тэр мөчөд байж чадсан сайхан мэдрэмж байдаг. Өдөө хойно би хайрхнаас хөдөлж дараагийн зураг авалтын цэг болох цагаан аралд ирлээ. Эндээс бурхан алдуун хэдийгээр холч гисэн алсад маш сайхан харагддаг. Тэр алсын дүр төрх нь өөрөө маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Цагаан арал хэмээх энэ газар онцгой утгатай, ач холбогдолтой чухал газар. Учир нь хайрхан үрэх зам тэмч амар дардан биш тул хүн бүр хайрхан хүртлэх хүнд замыг туулж очих боломжгүй. Мөн түүнээс гадна уламжлал ёсоор босго тэнгэрийн даваанаас цааш эмэгтэйчүүд болон харь гадаадын хүмүүсийг явахыг хориглосон байдаг. Тиймээс цагаан арал маань алсаас сүмтгэл үзүүлэх, залбирал хийх, дээж өргөх чухал зэг болж байдаг. Хүмүүс эндээс хайрхнаа алсаас харж сэтгэлээсээ залбирч хүндэтгэлээ илэрхийлдэг.
Энэ газрын хамгийн сайхан нь хэдий холоос харж байгаа ч гэсэн тэр холбоо тэр мэдрэмж огт тасардаггүй. Заримдаа аяруун газар гэдэг заавал ойрхон очсноороо биш, холоос ч гэсэн чин сэтгэлээсээ хүндэтгэж чаддагаараа үнцэнтэй байдаг. Ийм газар хамгийн чухал зүйл нь ойр очих биш, харин хүндэтгэл нь юм. Миний энэ өдрийн сүүлийн цэгүүл 2025 онд шинээр баригдсан хүндэтгэлийн цогцлуур байлаа. Эндээс ч мөн адил бурхан халдун алсад маш тод харагддаг. Сонсохноо энэ цогцлуур дээрээс бурхан халдун харахныг тарих ёслол үлддэг болох юм шиг байна. Төрийн зөвлөг болдог болно гэсэн үг гэж би ойлголоо. Энэ цогцлоод харахад энэ газар зүгээр нэг дурсгалын байгууламж биш мэт санагдсан. Харин ч орчин цаг ба эртний уламжил хоёрыг холбож байгаа нэгэн гүүр шиг. Нэг талаараа орчин үеийн бүтээн байгуулалт, нөгөө талаараа олон зууны турш хадгалагдсан гэсэн хүндэтгэл хөтөлбөрийн үргэлжлэл. Хүмүүсийн цугларч хайрхан алсаас харж хүндэтгэлээ илэрхийлж болох орон зай болжээ. Бурхан халдун харихныг зорьсон энэ удаагийн аялал маань ердөө ганцхан өдрийн аялал байсан. Гэхдээ энгийн нэг аяллаас илүү гүн мэдрэмж үлдэйлээ. Өглөө нь ариун сайхан хайрхан дээрээ очиж өдөөс хойш нь алсаас хүндэтгэл үзүүлэх газруудаар явж очисон газар бүрт нэг жилэн мэдрэмж байлаа. Тэр бол үнэхээр хүндлэл гэдэг том мэдрэмж байж чадлаа. Гэрэл зурагч хүний хувьд би үргэлж гоё гэрэл, хүчтэй дүрслэл, сайхан кадр хайж байдаг. Гэхдээ бурхан халдун шиг газар надад нэг зүйлийг дахин сануулдаг. Хамгийн чухал нь зөвхөн зураг биш юм аа. Харин тэр зургийн цаана байгаа утга учир юм шүү гэж сануулдаг. Би энэ сайхан газарт нэг өдрийг өнгөрөөж зураг болон бичлэгээ хийж чадсандаа үнэхээр баяртай байна. Ийм газарт очих бүртээ би Монгол орноороо дахин бахархах мэдрэмж төрдөг. Бурхан халдун бол яг л тийм газар. Энэ удаагийн дугаараа энд хүргээд өндөрлөж байна. Камертай аялыг минь ивентэд гэж амжилттай сайхан аялахад минь том тусдын болж байгаа. Апу компани болон Шунхлаа компани хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Nissan Navara D23 хэмээх сайхан унаагаар аялах боломж олгосон аяллаа хамтрагч Monnis хамт олонд баярлалаа. Эрхэм хүмүүн та Монголын үзэсгэлэнт онцгой газруудаар надтай хамт аялмаар байвал миний сувгийг заавал subscribe хийгээрэй. Үзсэн та бүхэндээ баярлалаа. Утгагүй дараагийн шинэ дугаараар иргэн уулзцгаая. Баяртай.